Түүх соёлоо дээдлэгч хушхан брэнд. За сайн байцгаана уу. За та үзэгчид, сонсогчид та бүхэндээ өнөөдөр бид нэр подкаст 800 гэдэг шинэ подкаст нээж байгаа. За энэ ямар учиртай вэ гэхээр зөвхөн Монголын улс товчооны олон улсын судлалын академи гэж төрийн бас байгууллага байгуулагдсан. За энэ байгууллагын одоо жишээ судалгаа, шинжилгээ, танин мэдхүй, өв хамгаалах, олон нийтэд мэдлэг түгээн дэлгэрүүлэх, залуучуудыг одоо боловсролыг хүмүүжүүлэх чиглэлээр одоо үйл ажиллагаанууд явуулдаг ийм төрлийн бас байгууллага юм аа. За төрлийн бас байгууллага маань энэ подкаст та бүхэнд яагаад 800 гэж нэрлэж байгаа вэ гэхлээр зэрэг 2028 онд Монголын улс товчооны эхний 10 бүлэг гаруй одоо жишээ нь хэсгүүд одоо зохиогдож Чингис хааны намтрын хэсэг зохиогдож дууссан энэ одоо ойтой холбоотойгоор 2028 онд Монголын улс товчооны ой болох учраас энэ ойд зориулсан судалгаа шинжилгээний ажлын хүрээг хүргэх, бүтээлүүдэд танилцуулах, Монголын улс товчооны талаарх олон нийтийн мэдлэг, энгийн одоо шинэ зүйлсийг санал солилцох байдлаар судлаачдыг өрн ярилцуулдаг, сонирхогчдыг бас оруулдаг ийм төрлийн нэг одоо подкаст нээж байна. За өнөөдөр энэ подкастын эхний дугаарыг та бүхэнд зориулахдаа за Монголын улс товчоо судлалын олон улсын академи төрийн бас байгууллагын тэргүүн мөнгө сайхан докторыг оруулж байгаа. За мөнгө сайхан доктор бол Монголын улс товчоо судлалын чиглэлээр олон бүтээлүүд хийсэн. За номол гэхэд одоо 7-8 ном бичсэн байна. За тэгээд үндсэндээ бол өнөөдөр бид нэр Монголын улс товчооны жинхэнэ одоо таниулах ихээс гадна цаашаа одоо олон сэдвүүдээр явуулах учраас өнөөдрийн сэдв маань Монголын улс товчооны уг нэр гэсэн ийм сэдвээр таныг урьлаа. За тэгээ мөнгө сайхан доктор бол ерөнхийдөө Монголын улс товчооны уг эхийн талаар бол судалгааны үр дүн гэдэг нэгтгээд маш сонирхолтой зүйлийг хийсэн байдаг. За энэ талаар яриагаа эхлэе. За Монголын улс товчооны уг нэрийг ярихын тулд эхлээд бид нэр аль асуудлаас эхлэх зүгээр вэ? За яриагаа эхлэхийн өмнө бол бас нэг зүйлийг тодруулах хэрэгтэй хаа гэж бодчих. За юу гэвэл Монголын улс товчоо хэмээх энэхүү Монгол турхтны бахархал болсон энэ түүхэн зохиол маань бол одоо манай монголчуудын хэрэглэжсэн аль нэг үсгэжгээр бидэрт ирсэнгүй. Энэ бол одоо монгол үгийг хятад үсгээр авиачлан тэмдэглэсэн ийм их болсон байдаг. Тэ. За энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр уг их нь бол одоо монгол хэл дээр харин тэмдэглэсэн үсэг нь бол хятад үсгээр гэсэн үг. Тэгэхээр ер нь бол манай энэ бичиг үсгийн дурсгалууд бол одоо олон үсгээр тэмдэглэж ирсэн байдаг. Тий, монгол хэлийг өөр үсгээр тэмдэглэсэн гэсэн үг. Тэгээ тухайлах юм бол одоо хамгийн сүүлд олдсон одоо манай монгол хэлний түүхийг урьдчилуулад байгаа энэ брахми үсгээр олдсон дурсгал бол монгол хэлийг брахми үсгээр тэмдэглэсэн. За одоо энэ нууц товчоо маань бол монгол хэлийг хятад үсгээр тэмдэглэсэн. Одоо бид нар бол монгол хэлийг кирилл үсгээр тэмдэглэж байгаа. Одоо бид нар монгол хэлийг кирилл үсгээр тэмдэглэж байна. Тий. Тэгээ латинаар төвдөр монгол үсгээр тэмдэглэсэн олдрууд олддог. Тий. За яг үүнтэй адилхан энэ нууц товчоо маань бол монгол хэлийг хятад үсгээр тэмдэглэсэн юм их байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр цаад өөрөө их нь бол монгол хэл төр гэсэн үг тий. За энийг бол одоо хожим хятад үсгээр галиглах үедээ бол ард нь үг бүрийн ард хятад бас хадмал орчуулах гэсэн байдаг. За тэнгууд бас зүйл бүрийнх нь ард нь хятад хурангуй орчуулах гэсэн. Тий. За ийм онцлогтой зохиол байгаа. Зохиол шүү гэдгийг одоо бас тодруулж хэлье гэж бодож байна. Тий. За тэгвэл одоо зохиолын нэр гэж бид нар одоо өнөөдөр Монголын улс товчоо гэдэг энэ зохиол энэ нэрийг бол одоо зохиолын нэрээ гэдэг ингээд одоо бүгдээрээ дэлхийд даяараа бол одоо хүлээн зөвшөөрөөд бид нар энэ зохиолоо уншаад судлаад ингээд бахархаад Монголын улс товчоо гэдэг энэ нэрээрээ бол дэлхийд дахинд алдарсан гэсэн үг энэ зохиол тий. За тэгвэл бидэрт уламжилж ирсэн тэр хятад үсгээр тэмдэглэсэн их нь бол одоо Юан улсын нууц түүх гэдэг нэртэй. Тий. За тэнгууд одоо энэ Юан улсын нууц түүх гэдэг нэрийг бол одоо бүх судлаачид бараг бүгдээрээ энэ бол зохиолын уг нэр биш ээ гэж үздэг. За учир нь бол яагаад бичсэн байх чи Юан улсын нууц түүхээ бичсэн байх. Томос томоор энийг чинь Юан улсын нууц түүхээ бичсэн байгаа шүү дээ тий. Тэгээ тэнгууд энэ бол зохиолын нэр биш ээ гэж ингэж үзэж байна.
За яагаад үг гэхээр энэ зохиол Нууц Тавчаа гэдэг зохиол маань өөрөө бол одоо Чингис хааны нэг насны амьдралаар гол шугамаа болгоод одоо их Монгол улсыг байгуулсан энэ түүх үйл явдлыг тэмдэглэсэн ийм зохиол байдаг. Өөрөөр хэлэх юм бол Юан улсын тухай нэг ч үг байхгүй нэ нэг ч үг л байхгүй. Гэтэл зохиолд бол Юан улсын нууц түүх гэдэг нэр өгчлөөр энэ бол зохиолынхаа агуулга болоод үйл явдалтай бол таарахгүй нэг ч. За тэгвэл яагаад Юан гэдэг үгийг хэрэглэв? Ер нь яагаад энэ хан зүсгээр хятад хан зүсгээр үлдсэн гэдэг хоёрыг жаахан дотор л өгчүүл яасан. За тий. За тэгвэл яагаад тэгвэл энэ Юан улсын нууц түүх гэдэг нэрийг өгсөн юм бэ? Гэт ингээд үзэх юм бол одоо тэр нэгдүгээр зүйлийн ард байх тэр хятад хураангуй орчуулга дотор одоо нэг өгүүлбэр хийдэг. За тэрэнд юу гэж хэлсэн гэхээр Юан улсын өвөг дээдс нь тэнгэрээс гаралтай чон бууг хоёр эвцэлцнээс үссэн гэдэг нэг ийм орчуулга үг байж байна. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ бол хятад орчуулга хийгсэд бол энэ зохиол бол Юан улсыг үндэслэгчдийн өвөг дээдсийн түүх юм а гэж ингэж үздэг. Өөрсдөө үчтэй. Тийм учраас бол энэ зохиолд Юан улсын нууц түүх гэдэг ийм нэр өгчжээ. За нууц гэдэг нь бол одоо хүн бүхэнд үзэж болохгүй ил бишрэх сутгатай. Тий. Энэ бол хүссэн хүн болго үздэг гэсэн үзэж болохгүй за тийм түүхэл гэсэн утгатай. Тий. Тэгэхээр одоо тэр Юан улсын үндэслэгчдийн өвөг дээдсийнх нь бол түүхээ гэж ойлгосон учраас Юан улсын нууц түүх гэдэг. Хожим энэ түүхийг холбосон улсууд уртчилан тийм нэр тавьсан байна уу? Энэ бол одоо ярингуу тэр хятад орчуулгыг хийсэн галхийг хийсэн тэр хүмүүсийн өгсөн нэр. Хэдийн үед орчуулсан гэж байгаа билээ. Тэгээ яагаад хятад ханзаар тэмдэглэсэн байгаа вэ? За одоо энэ тухай бол хоёулаа яг араас нөгөө тэрнийхээ тухай тий ярих үед ярий. За тэгвэл энэ Монголын нууц Тавчаа гэдэг нэр тэгвэл ханаас гараад ирсэн юм бэ? Гэтэл бид нар уламжилж ирсэн цорын ганц их дээр маань бол Юан улсын нууц түүхээ бичсэн байдаг. Тэгвэл Монголын нууц Тавчаа гэдэг нэр тэгвэл ханаас гарч ирсэн юм бэ гэдэг асуулт гарч ирж байна шүү дээ. За тэгэнгүүт одоо нөгөө хятад эхний маань Юан улсын нууц түүх гэдэг энэ нэрийн доор жижиг үсгээр болоод Монголын нууц Тавчаа гэдэг энэ гурван үгийг галхилагдсан гэж байна. Тэр Юан улсын нууц Тавчаа гэдэг үгээ тайлбарлсан маягаар уу? Бараг тэр үгийн одоо хэрвээ тэр зохиолын бүтцтэй ингээд харьцуулаад үзэх юм бол зохиол бол одоо монгол үгийг гайлаглаад ард нь хятад хадмал орчуулга хийсэн байгаа шүү дээ. Тэрнтэй харьцуулах юм бол Юан улсын нууц түүх гэдгийг бас орчуулга хийж болохоор тийм үү? Эсвэл тэрийг утгачлсан ч юм уу те. Ийм байдлаар болоод бас бичсэн байж магадгүй. Ингээд энэ гурван үгийг бол энд хятад Монголын нууц Тавчаа гэдэг энэ гурван үгийг хятад үсгээр гайхлаа бичсэн гэсэн үг байхгүй юу? Тий. За тэгэнгүүт одоо энэ одоо Монголын нууц Тавчаа гэдэг энэ гурван үг бол одоо зохиолын нэр юм байна гэдэг дээр бол олон хүн одоо санал төвшүүлсэн байгаа юм. За ингээд үзэх юм бол одоо хүмүүсийн судалгаа энэ ер нь бол нууц Тавчааны нэрийн судалгаа хийсэн хүмүүсийн бүтээлийг ингээд судлаад үзвэл ер нь 3 төрлийн санал бичдэг. Тий. За тэгэхээр энд бол нэгдүгээрт бол энэ Монголын нууц Тавчаа гэдэг энэ 3 үг бол зохиолын үг нэр мөн гэж ингэж үздэг. Нэг хэсэг нь монгол хэлээр. Тий. Энэ бол одоо тэр зохиолын үйл явдалтай бас харьцангуй ойрч байгаа учраас хүмүүс тэгж үзэж магадгүй тий. За хоёрдугаар санал нь бол тэр нууц Тавчаа маань өөрөө Чингис хааны узуур гэдэг 3 үгээр эхэлж байгаа шүү дээ. Тий, Чингис хааны узуур. Тэгмүүд энэ 3 үг бол зохиолын нэрмөн гэж ингэж үздэг бас нэг хэсэг бүлэг хүмүүс байна. За тэгвэл 3 дахь хэсэг нь бол энэ зохиол бол ялангуяа тэр хэрвээ Монгол их байсан бол тэр Монгол их дээр бол нэр байгаагүй гэж ингэж үздэг. Ер нь бол нэргүй байсан юм байна. Ингэж үздэг ийм 3 санал байна. Тий. За ингээд одоо энэ 3 санал дээр тус нь ярихад одоо таны түрүүний асуудаг тэр асуулт өөр тодорхой болоод эхэлнэ. Тий. За тэгэхээр нэгдүгээр санал нь бол одоо нөгөө Монголын нууц Тавчаа гэдэг энэ 3 үг гэдэг байгаа шүү дээ тийм үү. За тэгвэл энэ 3 үг нь үнэхээр Монголын энэ зохиолын нэр мөн үү биш үү гэдэг дээр бол одоо бид нэр сурвалжаас тийм үү түүхэн сурвалжуудаас хайж үзэж байна. Бас хамгийн бодиттой баримттай тэр зохиолын нэрийн талаар биднэрт зүйлийг өгүүлж чадах зүйл маань бол зохиол өөрөө хийдэг. За тэгэхээр мөнх сайхан докторыг хэлснийг та бүхэн сайн анзаарсан байх. Энэ монгол хэл дээр байж байгаа хятад ханзаар гайлгсан энэ зохиолын хамгийн ихэнд Юан Чимээ шигээд хятадаар нэр өгч чад ард талд нь Монголын нууц Тавчаа гэж өчөө Чингис хааны узуур гэж эхэлдэг гэж байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ бол хятадаар том нэр тавьчихад
дан тэр чигээрээ Монгол зохиол тэр Юан Чимиши гэдгийг орчуулсан байдал нь Монголын ус тавчаа байж. Тэгээ Чингис хааны удуур гэдэг ингээд эхэлж байгаа болохоор зэрэг үгүй энэ Монголын ус тавчаа гэдэг нэр нь ч юм уу Чингис хааны удуур нэр нь ч юм уу үгүй огт нэргүй юм уу тэр хаттын ерөөс тооцохгүй гэж тэгж үзэж гэнэ үү? Тий, энэ бол өөрөө нөгөө монгол хэлээр бичсэн монгол зохиол учраас тэр Юан Чимиши гэдэг үг чинь өөрөө хятад үг байгаа. Тэгэхээр эн чинь бол одоо зохиолын нэр биш гэж олох судлаачид энийг зохиолын нэр дээрээс оруулж тооцохгүй байгаа байхгүй юу? Тэгээ эн чинь яг тэгвэл монгол зохиолд хятад нэр гэж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ Юан улсын нууц түүх буюу Юан Чимиши гэдэг бол зохиолын нэр биш гэдэг энийг бол ерөөсө тэр саналд оруулаагүй тий. Энэний доор байгаа тэр монгол үгийг хятадаар галгилсан тэр Монголын нууц тавчаан гэдэг энэ гурван үгийг харин зохиолын нэр байгаа гэд тэр гурван саналдаа оруулаад байгаа байхгүй юу? За тэгээд одоо энэ Монголын нууц тавчаан гэдэг эхний саналынхын тухай хоёлаа дэлгэрүүлээд ярилцъя. Тэгэхээр энэ Монголын нууц тавчаан гэдэг энэ гурван үгний хамгийн эхлээд анхаарал татдаг зүйл бол одоо тэр Юан улсын нууц түүхийн доор бичсэн галиг нь бол ман хуулун гэж байгаа байхгүй юу? Ман хуулун мон биш ман багхгүй юу? Тийм ман гэж бичдэг тий. Тийм гэтэл яг алдсан гэсэн үг үү? Үгүй. Гэтэл яг нөгөө ижил цаг үед зохиогдсон уугурж үсгийн босод орсголоод одоо бид нар айгуу сайн мэднэ. Гуйг хааны тамгын бичээс үйдэг гэсэн. Тэн дээр чинь бол яг монхол гэж бичсэн бичдэг. Тий. Гэтэл яагаад монгол гэдэг үг байсаар байтал дөрвөлж үсгийн дурсгалууд дээр ч гэсэн яг мон гэдгээр бичдэг. Монгол гэж. Гэтэл ман гэж яасан. Гэтэл нууц тавчаан дээр нь ман гэж хайлтчихдаг. Тэгэхээр ер нь бол монгол хэлэнд бол үгийн ихэнд орсон энэ уруулын их шиг болоод маш тодор. Уруулын их шиг гэхгүй ер нь бол үгийн тэрүүн үед орсон энэ их шиг аваа бол их тод дутагддаг. Энийг бол одоо ман гэж одоо монгол хүн бол тийм андуурах бол арга байхгүй. Боломж олохгүй тийм. Тэгэхээр яагаад энэ мон гэдэг ман болчихоо гэдгийг одоо бид нар хайж эхлэн гэсэн үг шүү дээ тийм үү? Бүх сурвалжуудад ман байдаг. Гэтэл ганцхан нөгөө бидний урдаа бариад байдаг энэ их дээр маань бол ман болчихдаг. За ингээд энэ яагаад ман болсон учрыг хайхаар ингээд түүх сурвалж бичгүүдийг ингээд хаагаад ингээд үзээд явхаар за ер нь бол хамгийн анхны за одоо баримт байж болохоор зохиол нь бол одоо 945 онд зохиогдсон хуучин 5 улсын бичиг гэдэг ийм зохиолтой. За энэ дотор бол одоо нэг Мөнгүү шивэ гэдэг ингээд нэг ийм аймгийн нэр гараад ирдэг. Энэ бол нэг шивэ аймгийн нэг хэсэг нь салбар гэсэн утгатай ингээд тийм дотор байж байгаа юм шиг байна тийм. За тэгэнгүүт энээс хойш бол тухайлах юм бол сун улсын түүх гэдэг ном дотор бол юу гэж чинь гэхээр Монгол зөрчний ард талд оршин. За бас манхус химэмой гэдэг ингэ бичнэ. Тан улсын үед бол Мэнгүү гэж нэрлэдэг байсан гэдэг ингэ бичиж байгаа байхгүй тэнд гарч. Тий. За үүнээс гадна одоо бас Сумогийн гайхамшиг дүлгэр гэдэг энэ зохиол дотор бол тийм үү манхус гэдэг нь Монголыг хэлнэ. Монгол гэдэг нь бол манхус нар гэдэг ингээ ойлгочихж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж эндээс юу гэж харагдаж байна уу гэхлээр тэр анхны тэр нөгөө тан улсын хуучин бичиг дотор байсан тэр Мэнгүү шивэ гэдгийг бол монголчууд гэдэг ингээ андуурчдаг. Хятадын төгчд андуурчдаг. Тийм. Тэгэхээр одоо нөгөө тэрнээс улбаалаад дараагийн сурвалжууд нь бол энэ Мэнгүү шивэ гэдэг бол одоо манхус юм байна. Манхус гэдэг нь бол монгол юм байна гэж ойлгочихдаг. Тийм. Манхус гэдэг чинь юу нэг яг манхус үг үстэй. Үгүй арьж тийм биш. Манхус гэдэг нь бол олон тоон дээр тий Монгол гэвэл нөгөө манхул гэвэл ганц байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тэр хуучин тан улсын бичиг дотор байсан тэр Мэнгүү шивэ гэдгээс бол уламжлаа. Тий уламжлаад ингээд хятадын төгчд бол тэр Мэнгүү шивэ гэдгийг бол Мэнгүү шивэ буюу тэр манхус нарыг монгол юм байна гэдээ ойлгоцсон байгаа байхгүй юу тий. За тэгвэл монгол гэдэг үг хятадын сурвалжуудад хизээ гарч идэг юм бэ гэд ингээд үзэх юм бол одоо Ляо улсын түүх гэдэг одоо түүхийн зохиолтой түүх тийм ээ. Тий. Юу гэж дурж байгаа гэхэлэр Тайканы 10 дугаар он буюу 1084 онд 1084 оны 2 дугаар сарын шинийн нэгэнд Монгол улсаас элчин урьж Ирмой гэдэг нэг ийм гарч ирдэг. За тэгэхээр одоо тэрнээс өмнө бол ерөөсөө Монгол улс гэдэг үг хятад түүх сурвалжууд дотор ерөөсөө гардаггүй. Арай өөр галгаар яваад байна тийм. Тэгэхээр тэр хятад түүхчид юу гэж үзэжсэн гэхэлэр энээс өмнө бол Монгол гэдэг бол одоо аймаг байсан.
Овг аймгийг заажсан нэр юм байна. Улас гэд хэлээд ирэх юм бол энэ бол одоо нөгөө 1084 он гэдэг маань бол Хабул хааны байгуулсан тэр хамаг Монголыг хэлээд байгаа. Яг он цагаараа бол тэр хамаг Монголыг хэлээд байгаа. Тэгэхээр тэр үеэс бол энэ монголчууд бол одоо яг бидэнтэй адилхан нэг юм улс байна гэж ингэж хэлж ирсэн юм байна гэж ингэж ойлгож байгаа байхгүй. Тэр Аляа улс түүх дотор бол яг Монгол гэж гарч байна. Монгол гэж гарч. Гэтэл тэрнээс өмнөх нь бол одоо нөгөө Манхус гэдэг нь бол тий Манхус гэдэг нь бол Монгол гэж ингээ ойлгоод яваад байж. Тэгэхээр эндээс юу гэж бид нар үзэж байна вэ гэхээр одоо Монголын нус тавчиг хятад үсгээр орчуулсан тэгж орчуулсан тий хятад үсгээр галгилсан орчуулсан за энэ хүмүүс нь бол ер нь бол хятад хүмүүс ийсэн. Бүр доор хаяж энэ ажлыг удирдан зохион байгуулж ирсэн хүн нь бол хятад хүн байсан юм байна. За үүнийг батлах бас баримт нь өөрөө бас нус тавчигчтай бэждэг. Жишээлх юм бол нус тавчиг маань түрүү хэлсэн шүү дээ. Өв бүрийн ард хятад хадмал орчуулгатай гэдэг. Тэнгүүд одоо Монгол гэдгийн ардлын хадмал орчуулгыг бид мэдчихэв. Тэгэх юм бол энийг бол татар хэлцдэг. Нөгөө тохиолдлыг Монголыг тохиолдохлоор ард нь татар гэж тайлбарлаж байна. Бүгднийг татар. Татаа гэж тайлбарлаж. Тийм нөгөө манхуул гэсэн үгнүүдийн хард бүгднийг татар гэж бичиж байгаа байхгүй. За энэ бол одоо нэгдүгürt бол энийг бол Монгол хүн хийгээгүй гэдгийг баталж байгаа. Яагаад гэвэл нус татар өөрөө байж байгаа шүү дээ. Энэ татар иргэн болвол эрт өдрөөс эцэг өгсийг минь барагсад өстөн иргэн бүлгээ гэж байгаа шүү дээ. Тийм үү? Татарыг дунд нь зохиод гэлцсэн байхад Монголоос ялгцсан байх. Ялгцсан байна тий. Нөгөө ард талд нь орчуулахдаа ялгахгүй Монголыг татар гэж яваад. Тий, энэ чинь бол одоо тэр нөгөө Монгол татар тэр манхус энтрийг ерөөсөө ялгаж салгаж ойлгохгүй тий. Тэгэхээр тэр хэрвээ монгол хүн байсан бол тэр өөрсдийнхээ өстөн иргэнийг тий Монгол гэдгийг хард бол бид нэр татар гэж орчуулахгүй шүү дээ. Тэгэхээр одоо миний бодлоор тийм би яг нөгөө түүхийн наривчсан судалгаа хийгээг учраас ер нь бол одоо тэр нөгөө Европт хийсэн тэр монголчуудын аян даймаа бол дандаа татарууд гэж байгаа шүү. Нэрээр явдаг. Энэ татар гэдэг нэрээр явдаг. Тэгэхээр энэ нэрний одоо энэ яагаад ингэж монголчуудыг татар гэж нэрлэх болсон энэ одоо уг гарал нь бол одоо энэ хятадтай холбоотой юм байна гэж ингэж одоо бас дүнж болохоор байгаа юм. Тий. За ингээд нус тавчаа маань өөрөө монгол гэдэг үгийг манхуул гэж халтгалчих. За нэгдүгээр шалтгаан нь. За тэгэнгүүт одоо би түрүү хэлсэн шүү дээ. Нэг болоод бид нар одоо төвийн сурвалжуудаас хайж үзэн. Хамгийн бодиттой бөгөөд баримттай юм бол нууц тавчаан дотроос бид нар хайна. Тэгэхээр одоо нөгөө Монголын нууц тавчаан гэдэг энэ гурван үг бол за Монголын хоёул сайн ярьчлаа тий. Тэгэхээр нууц тавчаан гэдэг энэ хоёр үг маань зохиол дотроо байна. Жишээлх юм бол нууг тун нууж энтэр гэдэг нуух гэдэг үг бол нууц тавчаантай байна. Гэтэл энэ зохиол дотор галгилсан тэр нуух гэдэг үгийг галгилсан зохиолын нэр дотор галгилсан тэр нуух хоёр бол хооронд зүрхтэй. Бас зүрхтэй. Зүрн тий. Энэ нь бол одоо тэр авин зүүн тэр түүхэн хөгжлийн одоо ингээд нөгөө дис дараалуулаад бид нар одоо энэ дөрөнд энэ хоёрт нь энэ гуравт нь гээд ингээд тэр түүхэн авин зүүн үзэгдлүүд ингээд тий хувьслыг одоо ингээд бид нар ингээд он дараалуулж байна л та тий. Тэгэх юм бол тэр зохиол доторх нуух нь бол төрүүлээд зохиолын нэр тий зохиолын нэр нь болохоор түүхэн хувьслахын хувьд дараагийн шатанд болсон байгаа байхгүй юу тий. Авины үзэгдэл тэмдэглэсэн байдлаараа дараагийн шатны үзэгдлийг тэмдэглэсэн байгаа байхгүй юу. Тухайлах юм бол одоо зохиол дотор бол тэр нуух гэдэг үг маань тэр хоёр игшгийн дундах гэвлэгч сугаад тийм дунд бол сугсан байдлаар тэгээд дунд нь тий нөгөө амьсгалын төрөлд үлдснээр ингэж тэмдэглэдэг байхгүй юу. Гэтэл зохиолын нэр дээр бол тэр амьсгалын төрөлд гээгдээд хоёр игшиг нийлцсэн байдлаа. Тэгээ харах нэг иживсүүлэг нэг нэгэндээ өөртөө татаж ижилсээгүй. Зүгээр энэ хоёр бол new гэдэг ингээд нийлцсэн. Гэтэл болоод нөгөө зохиол дотор бол ни уу гэдэг энэ хоёр чинь салаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөө түүхэн авин зүүн үзэгдлийн хувьд бол тэр зохиол доторх нь төрүүлээ болсон. Зохиолын нэр бол дараад нь болсон үзэгдэл болоод байгаа. Тий. Гэтэл бас дахиад нэг шалтгаан нь бол одоо энэ хилэнд гардаг энэ хувирал өөрчлөлт бол одоо хэдхэн жилийн дотор юм уу те ийм хурдан түрэн гардаг ерөөс үзэгдэж байгаа байхгүй юу. Энэ бол алгуур айжим урт хугацаанд ингэж явагддаг ийм үзэгдэл байдаг. Тэгэхээр энэ бол одоо зохиолын нэрэн доторх одоо нууц бол одоо энэ зохиолын доторх нууцаас бол те нэлээ хожуу
Он цагийн ялгаар Он цагийн ялгаатай ингэж харагдаад байна. Одоо энийг ч одоо нөгөө яг судлаачнуудаар харуул энэ чинь хоёр уур галах гарч ирээд байна. Ингэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл ингэж ойлгож болох нь шүү. Зохиолын дотор бичиж байгаа тэр нөө гэдэг үг бол хуучин уламжлалаараа арай өмнөхөн бичигдээд хожим тэр гарчгийг одоо тавихад альгилсан тэр байдлаар бол арай хожим үеийн нөө гэдэг нууц гэдэг үг гарч байна. Тий. гэж тийм ээ. Одоо ингэж дүгнэхээр болчихж байгаа байхгүй юу? Тий. За бидний энэ ярьсан яриаг одоо бас дараагийнх нь товчон гэдэг үг нь өөрөө бас яг авианыхаа хувьслаар бол бас яг баталцдаг. За тухайлах юм бол одоо Монголын нууц товчон гэдэг энэ гурван үгний товчон гэдэг үгийг болохоор тоо ча ань гэж гаргадаг. Тоо ча ань. Тоо ча ань. Тий. Гэтэл бол одоо монгол бичгээр бичих юм бол топ чи ян гэж бичсэн. Тэгэхээр чи ян гэдэг хэлбэр бол нууц товчон дотор зохиол дотроо байж байна. Чи ян байж идэг. Тэнгүүтээ одоо А2-ын дундах яа гээгдснээрээ бас амьсгалын төрөлд үлдснээрээ бас байж байна. Ийм хоёр тэмдэглэгээ нууц товчон дотор байдаг байхгүй юу? Гэтэл нөгөө бидний зохиолын нэр дотор байгаа товчон маань бол ча айн буюу амьсгалын төрөлтийн ард байгаа А их шиг амьсгалын төрөлтийн урдлах И гişгээ өөртөө ижилсүүлээд А болцсон байгаа байхгүй юу? За энэ үзэгдэл чинь бас тэр зохиол доторх товчоноос дараа бас үзэгдэл байгаа байхгүй юу? Авианыхаа хувирал хөгжлөөр бол дараа нь бас үзэгдэл болж тараад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ Монголын нууц товчон гэдэг энэ гурван үгийг тэмдэглэсэн тэмдэглэгээ болвол энэ зохиолоос хожуу гэдгийг нь хожуу товёо гэж гадна талд нь гарч гэлэж өччихжээ. Гэдэг одоо ийм дүгнэлт хийж байгаа маа. За ер нь бол одоо байж байгаараа нэг юм хэлээд хад энэ манай үзэгчид подкастыг сонсож байгаа хүмүүс маш сонирхолтой өрнөл болж байна. Энэ хэл шинжлэлийн одоо яг гадна дотны одоо нэг хэлний бүх одоо онол юмн дээр суурилсан эрдэмтэнтэй ярихад маш хэцүү. Энэ дотор одоо нэг авианы хөвсөл наан цаана гэдэг ингээд одоо ойлгоход нэм бэрх зүйл яригдж байгаа боловч маш сонирхолтой үзэгдлийг ярьж байгаа. Тийм учраас та бүхэн бол анхааралтай сонсоорой. За би бол ер нь арай чадан ядан ойлгож байгаа хэлний хүн учраас та нар төвөгтэй байгаа бол ер нь бол төгшөөлгүй сууж ингээд үзчихэл байх ёстой шүү. За тэгэхээр саяын бид хоёр саяын ярьсныгаа дүгнэхэд ерөнхийдөө Манхуулуун тоочаан гэж одоо бичсэн нь энэ бол үндсэн зохиол бичигдсэний дараа авианы хөвсөл хэлнийх нь процесс ирэмбээр аваад үзэх юм бол зохиол бичигдсэний дараагаар тэр хятадаар нэг нэр тавьчихад доотлолд нь тэр зохиолын нэрийг тавихтаа хожим үеийн хөвслийнх нь хэлбэрээр галгилжээ гэж. Тийм. За ингээд одоо нууц товчны талаар бид маш сони юм мэддэг боллоо. Өөрөөр хэлбэл нууц товчны зохиол бичигдсэний дараагаар нууц товчны одооны ориг нэр нь хятад хатуу дээр нь орчуулчаад доотлолт нь монголоор жинхэнэ энэ нэрийг арай зохиолосоо хожим үед ингэж нэрлэж ингэж тавьжээ гэдэг үзэгдэл бидэнд ажиглагдаж байна гэдгийг ойлгууллаа тийм ээ. За одоо ингээд эхний саналаа ингээд төр орчих хэлээ. Тийм нууц товчон гэдэг нэр ингээд. За тэгвэл 2 дугаар хувилбар нь бол Чингис хааны узуур гэдэг энэ гурав үг бол зохиолын гарчиг нэр байсан гэж ингэж ойлгох хүмүүс үзэж байна. Тухайлах юм бол Папего ингэж үтсэн байна. Мостарт ингэж үтсэн байна. За одоо бас Японы урдаа барьдаг судлаачид бас ингэж их олон хүн гэж үтсэн байдаг юм. Гэтэл бол энэ бол одоо сүүлийн үеийн судалгаагаар бол энэ Чингис хааны узуур гэдэг бол зохиолын нэр байх бас боломжгүй. За байж гараа. За одоо энэ төвхтэй учраас дунд нэг юм жижиг юм яа. Монголын нууц товчоо яг эхлэхдээ Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат гэж эхэлдэг. Тэгэхдээ Чингис хааны узуур гэж хэлж байгаа чинь узуур гэдэг чинь узуур, язоор, ёроол, язгуур гэсэн утгатай. Тэр үедээ бол узуур гэж хэлдэг байжээ. Энэ мэддэг хүн болохоор өөрт нь танил учраас узуургаа шууд тайлбарлаад явах гээд авч тавих гээд байна. Тэгэхээр Чингис хааны узуур гэж одоо 3 үгийг тавиад тэгээд цаашаага ингээд нууц товчоо ингээд эхэлдэг. Тэгэхээр Чингис хааны язгуур гэдэг 3 үгийн узуур гэдэг болвол одоо язгуур, ёроол, үндэс, язгуур гэсэн одоо үгийн эртний хэлбэр юм шүү гэж ингэж болно. За ингээд узуур гэдэг үгийг сая өглөө арай зохиолын нэр байхад хангалттай биш байна гэдгийг та хэлэх гээд байна. Хэдийгээр их олон хүн энэ 3 үг бол зохиолын нэр гэдэг ийм санал дэвшүүлсэн боловч за энэ нь бол одоо нууц товчны дараагийн судалгаагаар бол одоо тийм биш ээ гэдэг нь батлагдаад тийм биш гэдэг нь бол одоо харагдаад эхэлсэн. За тухайлах юм бол одоо энэ Чингис хааны узуур гэх юм бол одоо энэ нөгөө Ян улсын нууц гэдэгтэй адилхан зохиолын агуулгатай бас таарахгүй юм бол. Энэ бол зөвхөн Чингис хааны узуур буюу энэ язгуурыг
Ярьсан биш ээ. Ярьсан биш шүү дээ. Энд чинь зөндөө бол юм байгаа юм да. Тэ хамгийн наад зах нь бол одоо бас зохиолын нэр агуулга хоёр хоорондоо таарахгүй байна гэж үзэж байна. За нэгдүгээрх нь, хоёрдугаарх нь бол одоо хэл шинжилгээ эрдэмтэд бол энэ Чингис хааны узуур гэдэг нь бол дараагийнхаа өгүүлбэртэй холбоотойгүй үгүй юу гэд судалгаа хийгээд ирэхлээр энэ бол холбоогүй. Энэ бол одоо монголчуудын тэр нөгөө уугууржин Монгол улсээр мөрд итгэдэг байсан. Тэр ясаар мөрд итгэж бичсэн л 3 байна. За үүнтэй холбоотойгоор одоо бас нэг тодруулах зүйл нь юу гэхлээр ер нь бол одоо би бол саяхан бас Монголын нус тавчрын доторх хашны монголчуудын танин мэдгүй сэтгэлгээ гэдэг нэг юм ялгах сэтгэлгээ гэдэг нэг юм ном бичээд дуусчихсан л да тийм. Тэгэхээр тэн дээр юу гэж нөх гэхлээр монголчууд яг дундад үеийн монголчууд бол танин мэдгүй юм ялгах сэтгэлгээтэй байсан. Энэ ялгах сэтгэлгээнийхээ онцлогоор бол одоо танд хүндэтгэл илэрхийлж байна тий. Эсвэл өөр хин нэг ингээд онцлж байх юм бол тэрийгээр тэр хүнээрээ юм уу тэр үйл явдлаар зохиол биш тухайн өгүүлбэр эхэлдэг. Онцлсан үйл явдал, онцлсан цаг хугацаа, онцлсан хүнээрээ үйл явдлаа эхэлдэг. Тэгэхээр энэ ном эхлэхдээ Чингис хаан гэж эхэлж байгаамаа. Тий. Одоо энэ бүхэл бүтэн энэ нуус авчаа гэдэг юм эхлэхдээ. Тийм учраас Чингис хааны намтар түүх буюу түүний үйл явдал, түүний хожуу үе, залгамж одоо юмнууд орохдоо энэ зохиол эхлэхдээ Чингис хааны язгуур гэж цаашаа ингээд нөгөө язгуураа дурдаад ингээд явсан. Энэ одоо бүтэц буюу энэ бичдэг сэтгэлгээ энэ онцлогтой холбогдох соёлыг тусгасан ийм ихний үйлбэр юмаа гэж хэлэх гэж байна тийм үү? Яг одоо үүнийг батлах одоо өөр бусад хэлний бичгийн дурсгалууд байна. Жишээлх юм бол одоо Чингисийн чулууны бичиг чинь Чингис хааныг гэж хэлж байгаа шүү дээ. Гэтэл тэр Чингисийн чулууны бичгийг бол Чингис хаан зориулж бичээгүй шүү дээ. Тэр чинь тэр 9-р мэрэгэн 335 аалд харуулсанд зориулсан. Тэгэл энэ үйл явдал хаана болсон гэхлээр Чингис хаан Сартуул иргэний дайл аяндаа амжилттай болоод буцаж явах замдаа тийм үйл явдал болсон зориулсан. Тэгэхээр давхар одоо Чингис хааныг гэж бичдэг нь бол одоо тэр гавьяаг байгуулсан хүмүүс тэр хүмүүсийн манлаас удирцсан хүн Чингис хаанаар төлөөлүүлээд тэр хүмүүст хүндэтгэлээ илэрхийлж байна гэж үзэж байгаа байхгүй юм чинь тий. Тийм учраас бол одоо 9-р мэргэнд зориулсан боловч Чингис хааныг гэдэг энэ үг ороод ирдэг. За яг үүнтэй адилхан одоо зохиол эхлэхдээ Чингис хааны узуур гээд Чингис хааны үг дэцийг дуртаж эхэлдэг. Энэ одоо бас нөгөө талаар бол одоо бас тэр танин мэдгүй ялгах сэтгэл гэж. Чингис хааны түүхийг бичиж байгаа учраас Чингис хаанаар онцолж ингэж дурдаад эхлээд ингээд цааш явж байна гэж тийм. Энэ бол тий ингэж онцолж энд хүндэтгэлээ илэрхийлсэн нэгдүгээрт бол энэ бол Чингис хааныг бол бусдаас онцгойлж гин гэсэн үг. Хоёрдугаарт бол хүндэтгэлээ илэрхийлж гин гэсэн үг тий. Гуравдугаарт нөгөө зохиол явны тухай. Тэгээ зохиолд бол одоо Чингис хааны үг дэцийн тухай үлгэж чинь гэсэн үг шүү дээ тий. Ийм давхар айгу олон утга ахуулгатай тэнд очиж битсэн байна тий. За ингэж дурдах юм бол өөр зөндөө олон байна. Одоо өөр юуны дурсгалуудад бас ингэж Чингис хааныг өгөөдөө хааныг Чингис хааныг гэд ингээд олон хааныг ингээд мөрд дандаа мөрд итгээд ингээд бичдэг. Тэгэхээр энэ мөрд итгэж ингэж хүндэтгэлээ илэрхийлэх яс бол одоо Монгол бичгийн хэлэнд бол байжээ. Тий. Үүний нэг илрэл нь бол энэ Чингис хаан маш их төвтэй байна. Зүгээр хожуу үед байгааг бид нар мэднэ тийм ээ. Тий. Тэгэхээр бол тий энэ бол одоо энэ 3 үгээр илэрч байна гэж ингэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зохиолын нэр биш ээ. Зүгээр мөрд итгэж тухайн зохиолын хүндэтлийн хэсэг болгож эхлүүлээд цаашаа явж байгаа юм аа. Энэ зохиолын нэр биш ээ л гэж байна тийм ээ. Ингээд энэ бол одоо зохиолын нэр биш гэдэг дээр бол одоо баг бүгдээрээ санал нэг. За энд нэг тайлбарлаад энэ манай үзэгчд бол нэг мөрд итгэн гэдэг нэг юм яриад байгааг ойлгож байна уу юу? Олонх нь мэдж байгаа бол уучлаарай. За ер нь мөрд итгэн гэж юу юм бэ гэхээр Монгол бичиг бол ингээд мөрлөөд ингээ бичгтэй хамгийн хүндэтгэлтэй чухал агуулгатай буюу хамгийн хүндэтгэлтэй гэсгүүдээ ерөнхий жигд мөрүүдээсээ жаахан дээшлүүлээд толгой илүү болгоод ингээд бичдэг. 3 одоо үсэг ч юм уу нэг бүтэн үгээр дээшээ ингэж тавиад тэгээд артлын ингээ бичдэг. Явж байгаа нэг мөр ахаад нэг тэтгээл тэгэл ингээ яваад ахаад нэг тэтгээд байх жишээний ийм одоо бичгийн соёл буюу одоогор манайхан бол энэ кирилл үсгэн дээр энэ мөрлөдөг ч мөр дараад ингээ бичдэг. Одоо авзаац гэж хэлээд байдаг ч одоо орсоор. Энэнтэй адил одоо энэ мөр дарж бичиж байгаа хэлбэрийн нэг шинж нь бол монгол бичиг хүндэтгэлтэй нөгөө дээрээс доошоо сэтгэдэг тийм хүндэтгэлтэй учраас илүү хүндэтгэлт буюу чухал хэсгүүдээ жаахан дээдлэлт нь мөрлөж бичиж байгаа. Тэгээ бусад мөрүүдээ жигдлээд ингээ бичээд явдаг. Ийм соёлтой холбоотой тэр хэсгийг илүү гарч байгаа тэр мөрийг мөрд итгэх
гэж хэлдэг юм аа. Тэгээ бид хоёр бол одоо ингээ судалгааны усууд учраас мөрд итгэх нь барина гэл нэг юм яриад байдаг. Тэгтэл одоо энэ хүн чинь насаараа нөгөө судалж байсан хүн чинь тэрийг мэдэхгүй хүн байхгүй байх гэж бодоод байж магадгүй. А ер нь бидэнд бол тийм юм шүү. За ингээ цаашаа. Тий. За тэгэнгүүт одоо 3 дахь саналхаа тухай одоо хоёлаа. 3 дугаар санал. 1-р санал бол Монголын нууц товчоо гэдэг нэр. 2-дугаарх нь узуур гэдэг чинь биш байна гэж хэлчихлээ тийм ээ. Чингис хааны узуур гэдэг бол зохиолын нэр биш ээ гэдэг дээр. 3 дахь нь бол энэ зохиол угаасаа нэргүй юм байна. Угаасаа нэр байгаагүй гэдэг санал. За энэ саналыг бол одоо Монголын нууц товчоо судлалаар одоо яг урдаа барьдаг тэргүүлэг эрдэмтний нэг болох Японы эрдэмтэн Осоо байх байсан. Осоо байгаа. За домгт. За тий. Тэгэхээр энэ бол одоо мэдээж энэ хүн ямар нэг үндэслэл байсан учраас энэ хүн ийм ярина шүү дээ тийм үү тий. За тэгэхээр судлаачид яагаад энэ зохиолд анханасаа нэр байгаагүй юм бэ байгаагүй гэж үзсэн юм бэ гэдэг ингээд үзэхлээр за тухайлах юм бол одоо Оросын эрдэмтэн Шастина гэдэг хүн бол одоо алтан товчийг хэвлүүлсэн энэ бүтээлийнхаа удирдгал хэсэгт алтан товч гэдэг энэ нэрийн тухай бас тусалдаг тийм. Тэгтээ юу дурж ийн вөхлөөр энэ товч гэдэг үг бол одоо товчон гэдэг үгтэй бол одоо ойролцоо утгатай үг юм аа. Тийм үү. Монголчуудын анхны түүхэн зохиол болох түүхэн зохиол нь өөрөө нууц товчон гэдэг ийм нэртэй. Тэгэхээр энэ товчон гэдэг үг нууц товчон гэдэг үг бол одоо миний ботхоор бол одоо тэр монгол хэлээр байсан тэр зохиолын анхны нэр бол биш ээ. Энэ бол 14-р зууны үед Монголын нууц товчоо гэдэг монгол хэл дээр байсан зохиолыг хятадаар галглаж орчуулах үед дагалдаж гарч ирсэн нэрээ гэж би үзэж байна гэдэг ингээд бичсэн байгаа байхгүй юу тийм. За тэгмүүд үүнээс гадна бас өөр Монголын эрдэмтэн Эренчин гэдэг хүн бас нэг зүйлийг дурдж байна. За тэгэхээр тэр хүн юу гэж хэлсэн гэхээр одоо бид нар бол одоогийн бичиг номын соёлоороо бол одоо тэр тал нутгийн төвчдөд одоо яг тэр өөрсдийнхээ тэр хэмжүүрээ шаардлагыг тавих хэрэггүй тийм үү. Одоо өнөөдөр бол бид нар ном хэвлэгтэй тийм үү. Ном бичиг хэвлэгтэй болоод заавал нэг гарчиг өгдөг, заавал нэр өгдөг тий. Гэтэл бол тэр тал нутгийн төвчд бол тийм байсангүй. Тэгэхээр одоо тий. Тэгэхээр та нар бол одоо битгий тийм шаардлага тавиад тий. Тэгэхээр тэр Монголын нууц товчоо гэдэг энэ зохиолт бол одоо тэр анхандаа бол нэр байгаагүй гэдэг дээр бол одоо би санал өгч байна гэж хэлсэн байгаа байхгүй тийм. За тэгэнгүүт одоо хамгийн хүчтэй саналыг нь бол одоо Осоо байгаа хэлсэн байна. Тий. Осоогоо юу гэж хэлсэн гэхлээр ер нь бол одоо тэр үеийн алтан ургийн ургийнхан бол одоо тэр монгол бичгээр бичсэн юм алтан бичгтэй байсан. Тийм үү. Тэр алтан бичиг нь алтан бичиг бол ерийн байдалд оролдоод товчон гэж нэрлэдэг байжээ. Тэр товчонд бол одоо тийм нэр өгдөг байсан. Тий. Яг одоо тэгэл товчон гэл нэг юм бичээл ингээл алтан бичгүүд байж л одоо бид нар зүгээр тэр хүний ярьсныг ойлгох юм бол тий. За тэгэнгүүт энэ товчоныг дараад нь Мин улсын үед нэгтгэж нэг зохиол болгожээ. Тэгэхдээ бол одоо хятад үсгээр галаглаад ард нь хадмал орчуулах хийгээд нэг ийм төрлийн нэг зохиол гаргаад ирчихэж. Ингэж энэ зохиолыг ингэж хийх үедээ бол энэ нууц товчоо гэдэг энэ үйл тавьжээ. Эрг хүн ингэж үзчихэж. Тэгээд энэ хүмүүсийн одоо үзэж байгаа гол шалтгаанууд нь бол одоо миний түрүүний ярьдаг. Тэр зохиол дотор байгаа үгийг галгалсан байдал, зохиолын нэр дотор байгаа үгийг галгалсан байдал. Тийм үү. Энэ хоёр бол одоо нийцж байгаа юм. Тий, цаг хугацааны хувьд бол хоёр өөр үеийн монгол хэлний тэр хөгжил хувьслаа хоёр өөр үед хамрагдчихад байгаа байхгүй юу тий. Тэгэхээр бол зохиолыг одоо галгалсан тэр хэлбэр нь бол одоо юу арай өмнөхөн явсан үе ч юм тэрнээс өмнөх үе байна. Тэгвэл зохиолын нэр нь бол одоо 14-р зууны 2-р хагасад зохиолыг хятадаар галгалж орчуулах үед бол өгсөн ийм нэр байж болох юм а гэдэг дээр ингээд санал гарч ирээд байгаа байхгүй юу. За тэгээ одоо таны өөрийн үзэлт. Тэгэхээр одоо ингээд би 3 саналыг бол тус нэрчлээ шүү дээ тийм үү тий. Тэгэхээр бол одоо зохио одоо бид хоёрын яриаг сонсож байгаа хүмүүс бол за өөрийнхөө тунгаж шүү дээ. За одоо би бүгднийг сайхан тодорхой ярьсан учраас за тэр нь зүг байж магадгүй юм байна. Энэ зүг байж магадгүй юм байна гэдэг дор өөртөө бас дүгнэлтээ. Би бол бас өөрийнхөө судлаачийн хувьд бас нэг дүгнэлт. Бидний дүгнэлт бол бас заавал нийлэх албагүй. Тий. Ямар ч байсан зохиол маань өнөөдөр Монголын нууц товчоо гэдэг нэрээр алдарсан энэ нэр бол одоо бид нар хүсээгүй бид нар юу гэж үзэхээс үл хамааран энэ бол зохиолын нэр мөн.
Тий. Харин хэдэн үед байсан, анхандаа байсан уу, дараа нь өгсөн үү гэдэг нь бол өөр асуудал. Тий. Тэгэхээр би өөрийнхөө тэр хувь судлаачийн хувьд бол одоо 3 дахь санал бол хамгийн үнэн дойр бодтой. За тэгэхээр одоо энэ ойлголт одоо ингээд бид нэр толгойгоо ажиллуулах хэрэгтэй болж байна. Одоо манай подкаст сонсож байгаа хүмүүс ойлголоо шүү дээ. Монголын нус тавчаа гэдэг за эхлээд бол тэр Ёнчин Миши гэдэг хятад нэр байна. За тэрийг бол ерөөсөө энэний нэр биш. Одоо хятадууд энэ зохиолыг эмэгдэхтэй ард урдталт нэг юм хятад нэр тавьчихсан юм аа. Энэ ерөнхийд нэг том ялсан юм гэж. Дараа нь доотлолт нь байж байгаа Монголын нус тавчаа буюу тэр Монголын нус таачаан гэдэг болвол энэ зохиолтой хамаагүй энэ зохиолыг дараа нь одоо тэр хятад хэсгийг орчуулахдаа арай хожуу үед тавьсан байна гэж ингэж хэлсэн. За узуур гэдэг бол Чингис хааны узуур гэдэг бол биш юм. Угаасаа зохиолынх нь эхлэл хэсэг юм а гэж ингэж үзэж байна. Тийм учраас одоо мөнгө сайхан докторын хэлж байгаа үг бол юу гэж яах вэ зэрэг Монголын улс тавчвал Чингис хааны узуур гэдгээс хойш нэгэн одоо бүхэлдээ том зохиол байсан. Энэ зохиолыг хожин Мингийнхэн хятадаар одоо галиглаад ингээ буулгахтаа хятад нэр тавьж байгаа доотлолт нь Монголын улс тавчаа гэж орчуулад ингээд энэ нэр хоёрыг одоо нэмсэн болтой байна гэж ингэж одоо тайлбарлаж байна нүн. За одоо үүнтэй холбоотойгоор тэгвэл яагаад Монголын улс тавчааг хятад үсгээр галгалах вэ? Одоо бид нар яг тухайн цаг үед бол одоо уугурч Монгол үсэг байжээ тийм үү. За бүр ялаа гэхэд дөрвөлж үсэг байсан тийм үү. Ховлын хааны зарилгаар бол Пагавлам дөрвөлж үсэг зохиоцсон байна. Гэтэл бол одоо уугурч үсэг дөрвөлж үсэг байсаар атлаа одоо хятад үсгээр галгалж байна. Тэг яагаад дүүлэг хятад үсгээр галгалж байгаа юм бэ гэдэг нэг юм асуудал гарч ирж байна тийм. За тэгэхээр энэ нэгдүгээрт бол одоо юан улс маань бол хятад юу гэж үздэг вэ гэхээр ер нь бол одоо манай төр улсыг байгуулж исэн энэ түүхэн явдал донд бол одоо үндэсний цөөнх буюу одоо нэг бага үндэстнүүд бол улс байгуулж исэн биш улсын нөгөө удирдах исэн улсыг удирдах исэн ийм бол түүх олон байна. Энэ юун улсын үедсэн Чин улсын үедсэн ч гэдэг юм. Чин улсын үед бол одоо манжууд байгаа шүү дээ тийм үү. Яг тэрнтэй адилхан бол юун улсын үед бол одоо монголчууд бол одоо төрийн толгойд байсан. Тэгэхээр нөгөө энэ олон төрт төр солигдоод ингээд явхад бол одоо нөгөө эртний юм бичиг үсгийн соёлтой усууч яадаг. Тэгэхээр нэг төр мөхөд дараагийн төр нь гарч ирэхээр өмнөх төрийн түүхийг танд бичдэг. Тийм үү. Өмнөх төрийн үед хэвлэгдэж гарсан зохиогдсон ном судаг бүгднийг нэмэгдгэж ном зохиол бичдэг. Таны одоо ойлгож байгаагаар Юаны монголчууд хятад үсгээр галгалсан юмаа гэж хэлэх гэж байна уу? Юаны монголчууд. Тийм. Тэгэхээр одоо бас одоо яг энэ яриатай маань хамт одоо гарч ирэх нэг асуудал бол одоо наач нөхгүй тийм. Энэ Монголын нус тавчааг галгалсан энэ хятад галиг болвол те Мингийн үе юу Юаны Мин улсын үед галгалсан уу Юаны үед галгалсан уу те ингээд үзэх юм бол одоо бас нэг өөр асуудал гараад ирж байгаа байхгүй чинь юу гэхээр нөгөө хятад ханзыг нь судлах гэсэн үг болчихж байгаа. Ханзныхын тухайг хэрэгжилжсэн. Тэр ханзны дуудлага тий тэгэл нөгөө тэр Монгол үгийг хэрэгжилжсэн тэр ханз чинь өөрөө юун улсын өмнөх сун улсын үеийн юу байна уу галиг биш ханз байна уу эсвэл ер нь бол Юаны үед бол нөгөө монголчууд ихээр утгалцсан учраас энэ хятад ханзны дуудлага модлого бол ихээр өөрчлөгдсөн гэж үздэг. Тэгэхээр тэр үеийн галиг байна уу эсвэл сүүл үеийн Мин улсын үеийн галиг байна уу ер нь ус тавчааг тий тэр 14-р зууны 2-р хагас гэдэг чинь өөрөө Юан улсын сүүл үе, Мин улсын их үе болчиход байгаа байхгүй тийм. Тэгэхээр Юан улсын сүүл үед юм уу, Мин улсын их үед юм уу? Аль үед нь галгалсан гэдэг энэ асуудлыг бас шийдэх болчиход байгаа. Тийм. Тэгэхээр энэ 14-р зууны 2-р хагас гэдэг эвийг тодруулах гээд одоо Бээжингийн Хятадын шинжилгээний академийн судлаач Бүргэд гэдэг судлаач бол одоо яг энэ хятад ханзыг бол нэлийн нарийн судалсан байдаг. Тэгэхээр тэр хүн бол өөрийнхөө судалгааны үр дүнд бол энэ Монголын нус тавчааг галгалсан энэ хятад үсгийн дуудлага бол
Бээжин анхлагыг илүү хадгалж байна гэж ингэж утсан байна. Тэрний үгсэг үү? Юаны үеийн. Үгүй Бээжин гэдэг нь бол яагаад Бээжин гэж гарч иж гэнэ үү гэхлээр тэр Ян улсын сүүл үед тэр галгалсан гэж үзэх юм бол Бээжинд Мин улсын үед гэх юм бол Нанжин болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр галгийг тэгвэл монголчууд захирч байсан үед хятад ханзыг хэрэглэж буулгасан байх магадлал байна гэж хэлж байгаа юм. Тийм тэгэхээр тэр хүн чинь юу гэж нүг гэхээр ер нь бол нус тавчаа галгалахтаа Бээжинд галгалсан уу, Нанжинд галгалсан уу гэдэг нэг юм байхгүй тийм. Яагаад гэвэл Мин улс дөнгөж байгуулагдаад эхний 35 жил нь бол Нанжинд нийслэлжсэн байгаа байхгүй тийм. Түүний дараа Бээжинд буцаж ирсэн байна. Тийм тэгэхээр ч одоо нөгөө 14 дугаар зууны 2 дугаар хагас гэдэг нь маань өөрөө Мин улсын ихэнх үе гэсэн шүү дээ. Тэгэхээр чи нөгөө ихэнх үедээ тэд нар чинь Нанжинд Бээжинд сусаад байгаа байхгүй нийслэх нь Бээжинд тий. Тэгэхээр тэр Нанжин аялга байна уу, Бээжин аялга байна уу гэдэг ийм судалгаа хийж үзээд энэ бол Бээжин аялгыг илүү Тэгэхээр Бээжинд босч ирсэн Мингийнхэн биш галгалсан байдаг. Тэгэхээр ерөөсөө л Бээжинд байсан. Тэгэхээр тэр Бээжинд галгалсан гэдэг маань Ян улсын сүүл үе гэдгийг заадаг байгаа байхгүй юу? Тийм. Ян улсын сүүл үед буюу Бээжинд энэ Монголын нус тавчааны хятад галгийг хийсэн юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрч За байгаа. тэгвэл энэ шүү дээ. Одоо Монголын нус тавчааны төгсгөлийг одоо галгалахдаа монголчууд өөрсдөө хятадыг захирж явах үедээ хятад ханзаар галгалсан нэг хувилбар энэ юм байна гэж ойлгож болох боловч тэгвэл G1-ы тойл Хуайю тойл гэдэг одоо энэ тойлуудыг чинь баг нууц тавчааг галгалахын тулд тусгай юм одоо тойлууд Монгол хятад хэлний тойлууд хийж ээжээ гэдэгтэй хэр холбогдох вэ? За тэгэнгүүт одоо Мин улсын анхны хаан болвол одоо Хуайю тойлыг зохиох зарлиг гаргачих. За тий. Энэ зарлиг хязгаар гарсан гэхээр 1382 онд одоо энэ зарлигийг гаргажээ. Тэгээд тэр зарлиг дотор юу гэж дурдж байна уу гэхлээр энэ Хуайю тойлыг бол одоо төрөлжүүлэн ангилж байгаа. Тэр нь болохоор зүйл хувааж гэсэн утгатай. Зүйл хуваасан ийм тойлыг Ян улсын түүхээр лавлалт болгож ингэж зохиог бичсэн байгаа байхгүй. Ер нь бол нус тавчааны тухай түүхэн сурвалжууд маш цөөн дурддагддаг. Бараг дурддагддаггүй. Цор ганц дурддагдж байгаа нь энэ Мин улсын магад тэмдэглэл гэдэг энэ зохиол дотор бол одоо яг энэ Мин улсын анхны хаан тэр Хуайю тойлыг зохиох зарлиг дотор Ян улсын түүхээр лавлалт болгож гэдэг энэ үг гарч ирдэг байхгүй юу? Ян улсын түүхийг мэдчихэж шүү дээ. Тэгэхээр чинь Ян улсын түүх чинь бол 1382 он гэхэд хятад үсгээр галгалцсан байсан гэсэн үг байхгүй юу? Тэгж байна. Тэгж байна. Тэгэхээр тэр зарлиг дотор өөр юу гэж яддаг вэ гэхээр тэр нөгөө хоёнгаа хин гэдэг үлээ те Маша ихэ хоёр бол те нус тавчаа галгалсан байх гэж үзээд идэг шүү дээ. Тэгэхээр хаан болвол тэр хоёрт тэр Хуайю тойлыг зохиогдож зайлуулсан байгаа юм. Гэхдээ тэр Ян улсын түүхээр лавлалт болох гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр эндээс юу гэж үзэх вэ гэхлээр ер нь бол нэгдүгээрт бол 1382 он гэхэд бол нус тавчааг бол хятад зүсгээр галгалцсан байсан юм байна. Тэр галгийг тэр монгол үгийг галгалсан тэр зарчмаараа Хуайю тойлыг зохиоо. Монгол үгийг нь хятад үсгээр галгалахдаа яг тэр нус тавчаатай адилхан галгалт зохио гэж ийм талбарсан байгаа байхгүй юу. За тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр хэрвээ тэр хоёр хүн Монголын нус тавчааны хятад галгийг хийсэн бол лавлалт болох гэж хэлэхгүй. Та хоёр нус тавчаа галгалсан туршлагадаа дулдуулаад одоо энэ талыг хийгдэг юм уу те ийм утгатай үг хэлэхээс яа гэж ингэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг баримталж өмнөх түүхийг баримталж энийг зохиог гэдэг шүү. Тэгэхээр чин тэрүүгээр лавлалт болгоно гэдэг чинь тэр хоёр хүн нус тавчааны орчуулгыг галгийг хийгээгүй гэсэн үг болчихж байгаа байхгүй. Хэрвээ хийсэн бол тэр хоёр та тэрүүгээр лавлалт болох гэж хэлэхгүй шүү. Угаасаа тэрийг хийсэн юм чинь тэр хоёр чинь тий. Тэгэхээр тэр нус тавчааны хятад галгийг бол тэр хоёр бол хийгээгүй юм байна. Хийгээгүй учраас хаан болвол та хоёр бол яг тэр нус тавчааг яаж галгалсан бэ? Яг тэрийг лавлалт болгоод та хоёр Хуайю тойлыг зохио гэдэг ингээд зарлиг болгоцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр нус тавчаа маань ямар ч гэсэн 1382 онд бол зохиогдсон байсан. Тий, хятад үсгээр галгалцсан байсан. Тий, Бээжин хэв маягаар. Тэнгүүтээ тэр нь бол одоо яг он цагийнхаа хувьд бол Ян улсын сүүл үед Бээжинд галгалсан болж таарад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө Мин улс Нанжинд байсан үедээ бол хамаарал байсан гэсэн үг. Мингээс өмнө байна. Гэсэн санаа тийм ээ. Гэтэл өөр нэг зүйл нь ингэж болох уу? Одоо жишээ нь Юаны үед G1-ы тойл гэж одоо Монгол хятад тойл байсан. Тэр G1-ы тойлтой одоо энэ
нуус товчооны энэ хятад танзаар хийсэн энэ хэв маягийг тулхан үзэж судалсан судлаач бий юу? За ер нь бол бас яг иймэрхүү судалгааг бол би бас хийж үзсэн. Тэгэхээр тэр GION тойл буюу Монгол EU тойл гэдэг маань өөрөө 1264 онд зохиогдсон тойл байгаа тийм. Тэгэхээр тэр тойл дотор Монгол үгийг галгилсан байдал бол одоо яг нус тавчаатай харьцуулах юм бол харьцангуй тийм баг тийм энгийн бүдүүлэг маягтай. Тэр Монгол хэлний тэр авианд таарах аваагаар л ингээ галгилсан ямар нэг тийм дотор систем харахад бас их төвхтэй. Гэхдээ ямар ч байсан энэ бол даруй нус хэрвээ нус тавчаанаас зохиогдсон тэр ихтэй төсгөр галгилсан он цагаас нь хөөд үзэх юм бол даруй 100 жилийн өмнө зохиогдсон тойл байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр энэ бол одоо тэр нус тавчаанаас 100 жилийн өмнө зохиогдсон магадгүй гэж байна шүү тий. Монгол үгийг хятад төсгөр авиачлан галгилах энэ ажлын анхны хувилбар байж магадгүй. Анхны хувилбар учраас одоо бас тэр нус тавчаатай харьцуулахад арай нэг тийм бүтүүлэг маягийн тийм галиг байж магадгүй гэж ингэж үзэж байгаа байхгүй. 1368 оноор Монголын засаглал хятад ноёрхол дасалбар болсон гэхэд тэрнээс урагш одоо хэрвээ нуус тавчааг одоо хятад танз руу галгиллаа гэхэд GION дахиад тэр Монголыг унахаас 100 жилийн өмнө болчихж байгаа юм. Тийм байна. Тийм тэгэхээр энэ тэр Монгол EU буюу тэр GION-ы тойл чинь өөрөө энэ Монгол үгийг хятад төсгөр галгилсан энэ юуны зохиолуудын хамгийн анхны их нь одоо бид нарт олдод байгаа шүү дээ тий. Бидгээрээ олвол одоо үн цэнтэй. За тэгвэл энэ GION-ы толиос хойш олвол одоо хэдийгээр 1382 онд тухайн үе толийг зохиох зарлаг өгсөн боловч за биднэрт бол одоо 3-4 төрлийн тухайн үе толь олддог. За тэр толиуд бол одоо хоорондоо бас зохиох ялгаатай. Зарим нь бол уугарчин бичгтэй, зарим нь уугарчин бичиггүй. Тэнгүүд одоо уугарчин бичгтэй бас олцсон ихүүдийг ингээд үзэх юм бол бас нус завчаанаас өмнө олж хараад байдаг. Тийм Монгол тэр ардаа уугарж өгсгэр битсэн тэр их нь бол одоо нууц тавчааны ханцныхаа хувьд ханцных нь тэр үгийг галгилсан байдлаараа л яриад байгаа шүү дээ. Тэр аюугаар байдлаараа бол одоо нууц тавчаанаас өмнө байж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр юу GION-ы үед ч юм гэдэг юм уу тийм ээ. Одоо яг цаг хугацааг нь тодорхой хэлэх бол одоо хэцүү тий. Тэгэхээр юу гэж нөх гэхээр тэр Монгол EU тойл зохиогч. За тэрний уламжлал болгоод дахиад нэг юм хуай тойл зохиогдсон байжээ. Гэхдээ тэр тойлон дээр бол одоо зохиогч мохогч ямар ч юм дурдаг учраас одоо тэр бол маш хэцүү. Бид нар яагаад ингэж таамаглаж байна вэ гэхээр тэр Монгол үгийг хятаар галгилсан байдлыг нь нууц товчоо болоод Монгол EU тойлтой харьцуулж үзээд энэ хоёрын дунд юм байна гэдэг юм дүгнэлт ороод хүрээд байгаа байхгүй юу тий. Тэгэхээр энэ бол эхлээд GION-ы тойл дараад нэг Монгол үсгтэй хуай тойл тэгээд одоо Монголын нууц товчоо тэгээд нөгөө Мин улсын хааны тийм зарилгаар бүтээгдсэн хуай тойл. Ингээд энэ тойлуудыг ингээд згсах юм бол ганцаар нь ийм дараалтай байж болох юм аа. Ингээд эн чинь ийм олон юмны туршлага дээр байгаа учраас нууц тавчааны тэр Монгол үгийг хятаар галгилсан тогтолцоо бол маш төгөлдөр болжээ. Төгөлдөрчсөн тийм байдалтай харагдаж байна. Тэгээ хуай тойл бол бүр сайн болсон байж байгаа тийм. Ингээд яг нөгөө урдах туршлагатай дулдуудаа л эн чинь одоо нөгөө улам сайжруулах гэсэн үг шүү дээ тийм. Монгол үгийг хятаар галгилах тэр юу чинь арга чинь бол олон боловсронгүй болоод ирэх гэсэн үг байхгүй тий. Ингээр одоо нус тавчаа маань бол одоо ингээд 3-4 дахь галгилсан юу болж байгаа учраас бол нэлээ тийм галгийн тогтолцоо нэлээ боловсронгүй болсон байгаа байхгүй тий. За одоо ингээд үндсэндээ мөнгө сайхан докторийн энэ сайхан яриануудыг одоо сонслоо. За бид бол одоо энэ сая ярианаас нэг тийм сони юмнууд ойлгочлаа тийм ээ. Монголын нус тавчаа бол уг их нь ерөнхийдөө бол Монголын нууц тавчаа гэдэг энэ нэр бол хожуу өгөгдсөн байх магадлалтай байна. Ханзынх нь ерөнхий хөгжлийн явц болоод авианы хувилбарын одоо жишээ нь явуулсаасаа ийм байх нэ гэдэг нэг зүйл. Өөр нэг зүйл нь бид нар Монголын нууцыг Мин улсын одоо нөгөө Жоянжан буюу Юнлэ хааны үед 1382 оноос хойш зохиогдсон байх гэдэг бол ерөнхийдөө бас худлаа гэж ингэж ойлгохоор.
Тэгээд тэр энэ нь бас Монголын улс давчааны одоогийн олдсон хөлбөр бол юаны төгсгөл рүү нэгэн боловсронгуй одоо шинэ ханз Монгол хэл хоёрыг одоо ингэж боловсруулж хэд 2-3 тойл гарсны дараагийн дуршлагаар болж ингэж гарч ирсэн тойл байна. Өөрөөр хэлбэл юу ном байна энэ одоо нууц товчоо болвол гэхдээ Монголын одоо юан улс оршиж явах үед одоо хийгдсэн байна гэдэг маш сонирхолтой санаануудыг одоо эндээс авлаа. Мөнгө сайхан доктор та баярлалаа. Ерөнхийдөө бол энэ эрдэмтний санал судалгааны үр дүн ингэж гарч байгаа. Цаашаа ахаал судлагдал яваал ингээл дискусс ингээл явна. Хилцүүлэг ингээд явдаг л ингээл одоо жишээ нь үнэн тогтдог юм учиртай. За Монголын нууц товчоог анх одоо тэгэл алтан товчоос ахгуулаад нааша бид нар маш бүдүүлэг байдлаар маш хачин байдлаар ойлгож ирсэн зүйл улам төгс боловсроод он цагууд нь зарим ингээд бүлүүд нь бүр ингээд нарийсаад ингээд ирж байгаа нь сайн хэрэг юм. Танд баярлалаа. За би бас нэг таныг бас ярьж байгаа. Тий, нэг юм бас санаанд орлоо л да тий. Тэгэхээр одоо би ярилцлага төгсгөөс өмнө бас нэг зүйлийг тодруулчихъя. Тэгэхээр тэр түрүүний тэр Мин улсын анхны хааны тэр Хуаю талиг зохио гэдэг зарлиг дотор бол тэр нөгөө Юан Чао Миши гэдэг үг чинь Юан Миши гэдэг нэртэй байдаг байхгүй юу? Юан Миши. За. Чао гэдэг үг байхгүй юу? Тий. Тэгэхээр юу гэж эндээс юу гэсэн зүйл харагдаж байна гэхлээр ер нь бол тэр нууц тавчааны анхны хятад нэр бол Юан Миши гэдэг нэртэй байсан юм байна. Юаны нууц төг гэдэг нэртэй байсан. Тий. Дараад нь одоо тэр анхны ихээс ингээ хуулбарлах явцдаа Юан Чао Миши болсон юм байна. Ер нь бол одоо хятад ханз бол өөрөө 2-2-ороо байвал одоо нөгөө дуутахад бас аюутдаг. Ивтэй байж идэг. Нэгдүгээрт хоёрдугаарт бол 2-2-ороо байвал утга илүү ойлгомжтой болдог байхгүй тий. Тэгэхээр нөгөө Юаны нууц түүх гэдгийг Юан улсын нууц түүх болгоцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө анхны их бол Юан Миши буюу Юаны нууц түүхээс нэг нь дараад нь Юан улсын нууц түүх болгосон болохоор энэ бидэрт одоо бас өнөөдөр ирсэн тэр хятад их бол бас анхны их бас биш өмнө нь бас болгож тэр бол бас дам хуулбарлсан их байж магадгүй юм байна гэдэг бас нэг юм зүйл ажиглагдаж байна. Онцгой байна тийм Тий. ээ. Үнэхээр анхны их нь бол Юан Миши байсан болвол тэр бол одоо яг нь бидэрт одоо эргүүл ахна шүү дээ тийм үү. Хэрвээ Юан Миши гэдэг нэрээрээ ийм хятад галиг олдох юм бол энэ бол одоо бас анхны их байх магадaltaй ийм зүйлээс өмнөх байх магадaltaй. Яг л тэр хааны зарлиг дотор бол тэр зохиолын нэрийг ингэж дурдсан байна гэж ингэж үзэж байгаа. Ер нь таавал юу гэж боддгийг энэ монгол хэл дээр хятад ханзаар ингээл олдсон байна. Монгол хэл дээр дөрвөлжин бичгээр эсвэл монгол бичгээр байсан гэж одоо мэдээж хүмүүс бол тэргүй хэлээсээ болоод итгэдэг. Тэгэхээр энд бол та ямар хариулт өгөх вэ? За ер нь одоо би сүүлийн үеийн одоо хамгийн сүүлийн судалгаанд бол одоо энэ тухай дурдсан байгаа. Ер нь Монгол нууц тавчаа маань уугарч Монгол үсгээр яагаад ирээгүй юм бэ гэдэг энэ шалтгаан. Үсэг нь айл хэдийн байсаар байсан тийм ээ. Уг нь бол үсэг нь байж гэн тийм. Бүр энэ уугарч үсэг маань бол одоо бүр одоо бараг 1000 жилийн өмнөх зохиогдсон үсэг гэдэг байгаа шүү дээ тийм. Тэгэхээр ч одоо бид нар билээхэн үсэг бичиг байсаар идэл тэргээр яагаад тэрүүгээр зохиохгүй бид нар тэрүүгээрээ бичихгүй гэхээр үгүй энэ бол одоо би хамгийн сүүлийн тэр танин мэдгүй сэтгэлгээ гэдэг ном дээр бичсэн байгаа. Энэ бол одоо монголчуудын танин мэдгүй сэтгэлгээтэй холбоотой юм байна. Энэ бол одоо танин мэдгүй сэтгэлгээ нь бол өөрөө хэлэндээ яаж илэрч байна. Тэр хэлээрээ илэрхийлэхийг үсэг бичиг маань өөрөө дагаад хувирах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл одоо нөгөө үсэг бичгийн шинжилгээ хийж чадаагүй учраас бол тэмдэглэхэд нэлээ хэцүү болоод ирсэн байж магадгүй маа. Ер нь бол нууц тавчаа нөгөө утга зохиолын хэл нь боловсрч чадаагүй. Хэл нь илүү төгс боловсрчаад байгаад байдаг. Тэрэндээ нөгөө хэл үсэг нь ологдоод байдаг. Тийм үсэг нь олоод нөгөө ярианы хэлийг үзэж чадахгүйсэн баха. Тэгээ энэ хөгжлөө нөгөө юу гэж сайжруулалт хийж чадахгүй байсан учраас энэ төвөгтэй байдлаа даван туулж чадаагүй маа гэж хэлэх гээд байна. Тийм тэгэхээр яг тэр танин мэдгүй сэтгэлгээ буюу яг тухайн цаг үеийнхэн тэр хэлний хөгжил хувьслыг бүрэн илэрхийлж чадах бичиг үсэг нөгөө уурж үсэг маань тэгж боловсронгуй болгож бид нэр хөгжүүлж чадаагүй байсан учраас одоо хятад үсгээр галгсан байж магадгүй одоо бичих нь гологдоод гэж байна. Тэгээ гологдох нь хайшаа гологдох биш байхгүй юу? Тэр нь болохоор нөгөө тухайн үеийн хүмүүсийн танин мэдгүй сэтгэлгээний ойлголтоор болоод юу гэж юм гэхээр одоо би нэлээ нарийн ярих болчиход байна л да. Тэр нь юу гэхээр авиалбарын хувилбар болгонд нэг
дүүс тэмдэглэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо би ингээд танд ярихлаар нөгөө авид бид хоёр юугаараа ялгаатай ингээд нөгөө тэр нь дүүрсэн тийм бичгэн дээрээ дүүрстэйгээ яаж харьцдаг тухай ярих болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр би юу ч хэлмээр юм гэхээр одоо миний тэр монголчуудын танин мэдхийн ялгах сэтгэлгээ гэдэг ном бол удахгүй хэвлэгдэж гарганаа. Тэгэхээр тэр номноос та бүхэн бас дэлгэрүүлж уншаарай. За баярлалаа. За ингээд 800 подкаст үзэж тухтай бидний шимтэн харсан та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн зочин болвол Монголын нууц төвчөө судлалын олон улсын академийн тэргүүн доктор Мөнх сайхан баялаа. За бид өнөөдөр Монголын нууц төвчөөний уг нэрийн тухай ярилцлагыг нэгээр өндөрлөж байна. Баярлалаа. За баярлалаа. Түүх соёлоо дээдлэгч хушхан брэнд.